Бух чулуу. Эрт цагт тэр нутгийн уул толгодын хооронд байдаг тэнүүн талаар 60 бух бэлчээрлэн явж байтал тэдний замд аврах том могоо гарч ирж тэр хавийн хүм малыг залгиж гайхамшиг тарж байжээ. Гэтэл тэр 60 бух дараалан нөгөө авраг могоо гიშгсэн ч хүч ирсэнгүй. Сүүлчийн 60 дахь бух авраг могойг газартай тэгшлэн дарж хөвтөөд өөрөө чулуун бух болсон домогтой. Чулууд багийнхан уг бух чулууг бух хайрхан хэмээн дахиж үтсээр ирж чулуун бухны толгой нь хот хойдын нутг руу буюу хойд зүг рүү харж хөвтсөн мэд тогтцтой болохоор хөвсгөл нутгийн өхөр сүрэг ихэд үсдэг хэмээн бэлгшээх нь бий ажээ.